За баруурсан маань 8 дугаар багийн хөдөөний малчин өрхтөр ирсэн байна. Энэ залуу гэргүүл. Тэгээд яг энд харагдаж байгаа гэрүүл ерөнхийдөө одоо төөр ярих юм бол галт байгаа хол ундаа хийдэг. За энэ голын гэрт болохоор энэ айл маань сүү цагаадаа боловсруулдаг, шар сүүгээр чихэр хийдэг. Тэгээ олон нэр төрлийн цагаадаа гаргадаг. Тэгээ ярьж байна. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө галт байгаа гэсэн. Тэр цаана болохоор өөртөө амардаг унтлахын өрөө. Тэгээ бүр цаана бол ерөнхийдөө агуулах байна. Тэгээ дотор нь ороход үнэхээр юм гоё гэлцэл ажилтай айл гэж цаанаасаа өөр. Тэгээ энэ айлууд энэ жил бол ерөнхийдөө 4 үнэтэй байгаа. Тэгээ 4 үнэтэй байгаа ч гэсэн айраг нэрмэл арх гаргаж байгаа. Ааруул, бислэг, ээзгийн өрөм ааруул гэх бүгдийг нь гаргаж байгаа гэдэг хэлж байна. Тэгээ үнэний их багада гэхээсээ илүү ерөнхийдөө үнэ туулсан л бол тэрийгээ сайн саагаад боловсруулах нь чухал юм аа гэдэг энэ айлын гэрийн эзэгтэй хэлж байна. Энэ хавийн айлуудад ер нь ихэнх нь нэрдэг штэ. Ер нь их ажилцэг айлууд нь сахад додод баасан ч юм уу тий. Манай энэ хавийн айлуудад бүгд сахан нэрдэг штэ. 100 цаг, дэлгэр цагтаа бүгд үнэ малаа барьдаг. Тэгээ гол нь тааж ингээ ганцаараа штэ. Амжиж гин үү? Яаж амжуулж вэ? Штэ. Одоо яг энэ бол өрөнд бол анзууны цагт бол яг нөгөө хүүхдүүд хааны жил ирчих юм ингээд аюулгаас эрэхтэй ирээд явтаа яваад бас хүүхдүүд байнга хамт байхлаар чинь бас хамаагүй хөнгөлттэй. Ажил ачаал багтаа болчихно. Яг өвлийн цагт бол бас мал их бэлчээр явахгүй зөвхөн тэжээл өгөөд хүнзэндээ тэжээлийн өгчвөл тэгэл үнийгээ сааж авч ирэл цагаатайгаа борлуулаад боловсруулаад юм хийж аал. Тэгээд завчуудаа бас хийсээ аваад тэгэл хэдий ганцаараа ч гэсэн болд юм да яг хүн нөгөө давруу юм болохоор нэгийг харахлаараа жоохон залхуурах янзтай. Тэгээд хүн байхгүй яг ганцаараа болохоор ч юм чинь зав өөрөөс өөр хүн байх болохоор ч өөрөө өөртөө найдаг ш тэгэл. Хойноос нэгийг хийж явахдаа за би чи тийшээ явахдаа тэрийгээ тэгэн шүү ийшээ явахдаа энийг ингэн шүү гэх маягтай тэгэл юм хийгээд явна ш.